2010 оны хавар 1500-д хүрч байсан долларын ханш аажмаар буурсаар өнөөдөр 1268 дээр ирээд байна. Монгол банк өнөөдөр ам долларын албан ханш 1268 гэж зарласан ч 8 шарга валют арилжааны төвд 1266-аас 1268 төгрөгт хэлбэлцэж байсан юм. Монгол банкны албан ханш гэж банк хооронд болон банкнаас байгууллага иргэнтэй хийсэн гадаад валютын бэлэн бус арилжааны дүн ханшид нь үндэслээд тооцоолоод Монгол банкнаас зарласан ханшийг нь хэлдэг. Өчигдөр бол Монгол банк долларыг 1287 төгрөгөөр худалдах ханш зарласан. Гэтэл өнөөдөр 1268 болгож 19 төгрөгөөр хямдруулсныхаа учрыг тэд тайлбарлахгүй байна. Долларын огцон өсөлт ямар учир шалтгаанаас энэхүү үнэтэй болж байгаа вэ гэдгийг тодруулахаар бид Монгол банкнд ирсэн ч Монгол банкны валютын газрын даргын зүгээс ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байна. За гэхдээ өнөө өглөө Монгол банкнаас гаргасан долларын ханш 1268 төгрөг байна. За Монгол банкны зүгээс ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа бол яг өнөөдрийн байдлаар 8 шарга валют арилжааны төвдөр долларын ханш 1268-аас 66 төгрөгийн хооронд худалдаалагдж байна. За энд байгаа валют арилжааны төвийн ажилчдын хэлж байгаагаар Монгол банкнаас үнийг багасгаж за эргээгээд хөөргөх ийм аргаар явж байна гэсэн ийм тайлбарыг хэлж байна. За ямар шалтгаанаар яг долларын ханш өсөж буурч байгаа шалтгааныг бол тайлбарлаж мэдэхгүй байна. Долларын ханш ааж муруудж байгааг Монгол банкнаас хэдхэн сарын өмнө тайлбарлахдаа гадаадаас орж ирж байгаа валютын их урсгалыг зах зээлд бөөнөр нийлүүлэгдэхээс сэргийлж Төв банк худалдан авч байгаа гэсэн. Харин өнөөдөр зах зээлд нь доллар хомсдоод үнэ нь өсөж байхад ямар нэг арга хэмжээч авалгүй бүр тайлбарлахаас татгалзаж байна. 8 шаргын ченжүүдийн хэлж байгаагаар Төв банк арилжааны банкудтай нийлж зах зээлд байсан долларын тоог нэмээд үнийг нь бууруулад банкуд худалдан авч нөөцлснийхэн дараа ханшийг нь өсгөж ашиг унгах арга хэрэглэж байна гэлээ. Нэг шөнийн дотор долларын ханшийг 19 төгрөгөөр унгаж зарлаж байгаа нь Төв банкыг ингэж хардахад яах аргагүй хүргэж байгаа нэг шалтгаан болж байна. Шууд соёлмаа мэдээллээ.